За ингээд жилийн хөгжлийн төлөвлөгөө орж ирж байгаа. Үүнтэй уялдуулаад бас эх жилийн төсөв одоо богдох учиртай. За тэгээд энэ жилийн хөгжлийн төлөвлөгөө төсвийн хүрээний мэдээлэлтэй холбоотойгоор бас энэ зарим тоо статистикийг асуухгүй болохгүй юм аа. За дөрвөн төрлийн албан агчдын нэг 9%-аар цомгдох асуудал бас яригдаад байгаа. За энийг ч гэсэн төрийн байгуулалтын байнгын орооны хурлыг би бас ажиллаж үзсэн. Яг ямар арга зүйгээр одоо цомгдох гэдэг энэ төр зүйл ч юм уу. Эсвэл цомгдох болсон үндсэн шалтгаан юу вэ гэдэг зүйлийг ерөөсөө ярихгүй байна. Үнэхээр энэ захимжилт сайжраад цомгдох гэж байна уу? Эсвэл чи үргийн давхардлууд үнэхээр бий болчиход байгаа хүлээмжшөөрөд цомгдох гэж байгаа юу? Энэ асуудал жоохон ойлгомжгүй байгаа. За нэг тайлбар яваад байгаа. Багш эмчнэрээс бусад салбар дээр бол одоо энэ цомгдохлыг 9% барина гэж. Энэ нь одоо яг хэдэн хөв байгаа. За тэгээд энэ юунд нь бол одоо бас яг зүгээр хууль сахиулах шүүх эрхтлийн байгууллагууд бол өртгөе гэдэг дээр бас болгоомжлол байна. Гол нь энэ хууль сахиулах шүүх эрхтлийн байгууллагын захиргааны бүтэц данхаагаад л байгаа болохоос биш. Яг үндсэндээ үндсэн ажил хийдэг шүүгч нарын тоо бас нэмэгдэж өгөхгүй байна. Шаардлагагүй ачаалал үүсэх шаардлагагүй ачаалалгүй байгаа хэсэг дээр хорон тоог маш ихээр нэмж өгж байгаа хандлагууд байна. Жишээ нь нийслэлийн биш захиргааны давзаалдах шатны шүүхтэр нэг хэргийн хөдөлгөөнийг харахад жилдээ ерөөсө 30 хүрэхгүй хэргийг шийдэж байгаа ийм ачаалалтай шүүхтэр 10 оронтой жишээ нэмж өгч байгаа. Тэгэхээр ийм байдлаар магадгүй хуваарлж өгсөн хүний нөөц төсөв хуваарлтыг хийвэл эн чинь бас олон нийтийн дургуутслыг хүргэх нь ойлгомжтой юм. Гэтэл иргэний шүүгч дутагдaltaй байна, эрүүгийн шүүгч дутагдaltaй байна. Ийм байхад одоо ингээд хүн хүч хүрхгүй байгаа биш. Ийм захиргааны шүүхтэр 10 орон тоог нэмж өгөөд ингээд шүүгчний сонгон шалгалтыг бараг одоо томилох гээд байгаа юм уу та. Би тэгж ойлгосон. Тэгээ энэ одоо нэг ийм мөнгөний маргаан, тендер, тусгай зөвшөөрөл ярьдаг газар дээр ямар ашиг сонирхлоор ийм зүйл явагдаад байна. Би энийг одоо хартахаас өөр аргагүй болчихдог. Тэгэхээр энэ төрийн одоо албан агчдыг цомгдох асуудал дээр бас энэ ямар зарчим арга зүй барих гэж байгаа хэлээч. Хоёрдугаарт ерөн энэ эмч эрүүл мэнд болон одоо боловсролын салбараас гадна яг энэ доодох хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын гүйцэтгэлээр буюу гүйцэтгэл дээр сууж байгаа анхан шатны нэгж дээр сууж байгаа энэ чиглэлийг ерөөсөө цомтгож болохгүй байх шүү. Харин магадгүй тэр захиргаан энтертэй ярьдаг хэлдэг юм байд болдог бах. Уужим бол одоо 20 хүрэхгүй хүнтэй ажилдаг байсан шүүхийн ерөнхий зөвлөлч одоо 200 хүнтэй болцсон гэсэн юмсан. Ойлгомжгүй л баг. Тэгээ юу хийдэм бол. Тэгээ баахан одоо аагаар цалинждаг. Одоо энэ төрийн албаны тухай хууль дээр энэ төрийн албыг 4 ангилалтай байна гэдээ аа гэдэг зүйлээр 5 дахь ангилалыг гаргаад ирсэн. Яг энэ цалингийн шатлаараа тустай ангилалтай. Эднүр нь тустай гормоор явдаг. Энэ үндсэн үйл зөрчсөн төрийн албанд байхгүй ангиллаар бий болгож тэгвэл энэ бол цалингийн шатлал нэрээр тустай ангиллыг бий болгоцсон. Ингээд ялгамжтай, ялгуурладаг. Энэ нь нөгөө төрийн албан агчдын орлогын тэгш бус зүрийг үүсгэж байгаа. Одоо А ангилалд орж чадахгүй бол 2 сар хүрэхгүй байх шүү. Тэгтэл А ангилалд орсон энэ үлгэр жишээ нь манай улсын хурлын тамгын газар өөрөөсөө үлгэрлэх байтал өөрөөсөө задгагийг тавьж өгсөн л тоо. Өөрөөсөө бүгд А болоо 4-5 сая цалингийн одоо аваад араас нь ингээл хэрэглэх газар орж ирээл бүх ингээд ус төрчдийг лоббиддаг институцд нь ороод яг ажил нухдаг, цаас нухдаг төрийн захиргааны үлдсэн. Тэгээ одоо тэднүүрээ цомгдох нэг л бидэд ярьж байгаа. Тэгэхээр энэ зүйл юу вэ? За хоёрдугаарт энэ шүүх эрх мэдэл болон хууль сахиулах байгууллагын захимжилт жоохон хоцорчод байгаа. Энэ дээр нэгдсэн одоо тийм хөрөнгө оруулалт бодлого ямар За сайн. За эхлээд хэн хариулах вэ? Өөрийгөө танилцуулаад сангийн ам уу? Эдийн засгийн хөгжлийн амнаас хариулна. Дараа нь шүүхийн эрхээ зөвлөлийн дараах мөнгөн цэцэг хариулна. 3 номерын микрофон. Эдийн засгийн хөгжлийн нэгдсэн бодлого төлөлтийн газар Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Энэ төрийн албаны шинжилэл бол энэ улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөн дээр хэд хэдэн реформын ажлууд тусгагдсан явж байгаа. Та бидний бүгд мэдж байгаачлан 25 оны эхний гүйцэтгэлээр манай одоо орлого гол эрдэс баялаг түүхийн эдийн үн огцон мунсан. Мөн ер нь гадаад дотор нөхцөл байдал 26 онд нэлээд
бас тааварлашгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгаатай холбоотойгоор энэ шинжилгээ реформуудыг заавал хийх ёстой байгаамаа. Тэгээд яагаад хийх болсон тооцоол нь бол одоо эхний урьдчилсан судалгаа бол гараа явж байгаа. Сүүлийн 12 жилийн байдлаар төрийн албаагчдын тоо бол огцон өссөн юм судалгаанууд гарч ирж байгаа. Нийтээр бол нэг 40 орчим хувиар өссөн юм байна. Түүн дотор улс төрийн алба 36.6, төрийн захиргааны алба 31.9, төрийн тусгай алба 70.5, төрийн үйлчлэгээний алба 32.7 хувиар өссөн ийм судалгаа байгаамаа. Тэгээ энэ болохоор төрийн алба зүгээр цомгтгох хэмнэх ийм агуулга биш. Чиг үүргийн оновчлол, үр ашгийн өсөлт, дэвшил технологи нэвтрүүлэлт, төсвийн сахилга зэрэг хослуулсан энэ стратегийн реформ хийхээр зорж байгаа юм аа. Тэгээ ерөнхий сайдын албан даалгаврын дагуу бид 3 шинжилгээний ажил хийгдэж байгаа. Тэгэхээр энэ 25 онд хүний нөөц ур чадрын шинжилэл буюу хүний нөөцийн стратеги гарах юм. Тэгээ энэ дээр гол зарчим болон агуулга нь болохоор үүргийн давхарлыг арилгах, үйлчлэгээний чанарыг бууруулахгүйгээр бүтцийн шинжилгээх, захим засаглалын бодлого, нийгмийн хамгааллыг дэмжих системтэй уялдуулах гэх мэтчлэнгээр шинжилгээг хийхдээ дифференциал буюу чиг үүргийн шинжилгээнд суурилж, хуваарлтын дагуу хийхээр явж байгаа. Тийм учраас энэ тооны цомтголоос чанарын шинжилэл рүү давхарлыг арилгаж бүтцийн оновчлыг сайжруулах, төсөв хэмнэхээс гадна төрийн институцийн гүйцэтгэлийг нэмэгдүүлэх гээд чиг үүргийн дүн шинжилгээ хийх, процессын дахин инженерчил хийх гэх мэтчлэнгээр юм цогц байдлаар хийхээр урьдчилсан юм тооцоо судалгаа явж байгаа. Тэгээ энийг хийхин тулд дараагийн хийх алхмууд нь нөгөө байгууллагуудаа ангилах, тэн дотор давхарлууд байх гэх мэтлэнгийн шинжилгээнүүд хийх, шинжилгээг хийх чиглэлийг тодорхойлох, тэгээ дунд шатны бүтц захиргааны ч гэдэг юм гэх мэтлэнгээр орлуулах болон дэмжих арга хэмжээг тодорхойлох, захим шинжилт, нэгдсэн бүтц бүсчилсэн зохицуулалт, гэрээт үйлчилгээ гэх мэтээр хүлээгдэж буй үр дүн нөлөөлийн үнэлгээг тооцоолох. Энийний дагуу аргачлалын энэ олон улсын сайн жишгүүд байдаг юм байна. Энээсээ үүдэлтэйгээр аль салбарт яг хэдэн хувь гэдэг тоон наривчилж гарч ирэх юм аа. Бидний урьдчилсан судалгааны үндсэн дээрээс эхний ээлжинд 26 онд бол энэ 9% гэдэг тоо гарч ирсэн юм аа. За шүүх ерхий зөвлөлийн дараа мөнгө цэцэг тодорхой тоо асуусан тийм ээ. Шүүгчийн ачаалалтай холбоотойгоор оронтоо нэмж гин үү? Ажид байхдаа шүүгчнэр дээр олон оронтоо нэмж гин. Шүүх ерхий зөвлөл саяхан 20 хүний ажлын албатай байсан. Одоо 200 хүрчлээ шүү гэдэг юм асуудлыг сайн зэрэг гэж асууж байна. 4 номерын микро. За гişүд тэгэхээр өдрийн амгалан айлтгая. За шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийг хүний нөөцөөр хангах чиг үүргийг бол хэрэгжүүлдэг байгаа. За сайн зэрэг гишүүний сая асуусан. За давзаалтах шатны шүүхэд шүүгчийн сонгон шал оруулалтыг зарласан байгаа даа. За одоо энэ дээр нийт давзаалтах шатны захиргааны иргэн шүүхэд 10 шүүгчийн сул оронтойг бол сая 25 оны 1 сард бол зарласан. За одоо манай 9 дахь удаагийн сонгон шал оруулалт явагдаж байна. За нийт захиргааны иргэн нийт 8 өмнөх сонгон шал оруулалтад нийт бол 2500 иргэн нэр дэвшигч бүртгэгдснээс бол нийтдээ 109 шүүгчийг бол бид нэр өргөн мэдүүлж бол томилж чадсан байгаа. За энэ удаагийн сонгон шал оруулалтад 10 тэр давзаалтах шатны шүүхэд ялангуяа асууж байгаа энэ шүүхэд 9 оронтой зарлснаас 5 хүн бол одоо тэнцсэн байгаа. Одоогоор бол өргөн мэдүүлж бол өргөн мэдүүлэх хугацаа бол арай болоогүй байна. Сонгон шал оруулалт бол дуусаагүй явж байна. За мөн шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба нэмэгдсэн гэж байна. За шүүхийн хүний нөөцөөр хангах чиг үүргийн хүрээнд бол шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба нь бол шүүхийн ерөнхий зөвлөлд мэргэжил арга зүйн зөвлөгөө тусалцааг бол үзүүлдэг байгаа. За тэгээд өмнө нь бол бидэд бас шүүхийн бүтэц оронтойг бол тамгын газрын бүтэц оронтойг бол баталсан байгаа. Үүн дээр бол ажлын албаны бүтцийг бол нийт 159 оронтойгоор баталсан. Яг одоогоор бол ажиллаж байгаа нь бол шүүхийн ерөнхий зөвлөлд 109 оронтойтой бол ажиллаж байна. Яг 200 бол хүрсэн юм бол одоогоор бол байхгүй байна. За тэгээ мөн түнчлэн шүүхийн тухай хуульд өөрчлөлт орсны дагуу 2024 онд өөрчлөлт орсны дагуу 46-гийн
3 заасны загвар шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн ажлын албан тушаал за цалин нэмэгдлийн хэмжээг өөрийн батлагдсан оронтоон төсвийн хүрээнд бол тогтоож нэмэгдэл болох журмыг бол баталсан байгаа. За үүнтэй холбоотойгоор бид нар бас 24 оны 11 сарын 28-нд бол энэ журмыг бол баталсан. За тэгээд манай төсвийн тухайд бол сая хөгжлийн төлөвлөгөөний төсөлд бол бид нар яг одоо тулгамдаад байгаа өөрсдийн асуудлууд дээр бол саналаа бол өгсөн байгаа. Нэгдүгээрт бол 2024 оны шүүхийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах. За үүнд бол шүүх хуралдааныг анхан болон давзаалтах шатны шүүхийн авилга албан тушаалын гэмт хэргийг бол шууд дамжуулахар заасан байгаа. Үүнтэй холбоотой шүүх хуралдааны танхимыг тогтжуулах тоног төхөөрөмжийн асуудлыг бол оруулж өгсөн. За энэ ч гэсэн энэ санал маань бас хүртэл дэмжигдээд энд бас төлөвлөгөөнд орж байгаад бол бас талархалтай байна. За хоёрдугаарт бол шүүх бол захимжуулалт бол нэвтрэх гээд за одоо энэ захимжуулалтын асуудлыг бол бид нар бол дэмжиж явж байгаа. Тэгээд энэ захимжуулалт нэвтрүүлтийг бол за эхний ээлжинд бол хэлбэр ажиллагааны шүүхээс дүүргийн эрүүл иргэний хэлбэр ажиллагааны тойргийн шүүхээс бол эхлэх энэ төлөвлөгөөтэй ажиллаж байна. За энэ төлөвлөгөөний дагуу энэ 6 сард бол багтаад захимжуулалт бол нэвтрэх бах. За бусад шүүхийн тухайд болохоор 9-10 сард бол ийм нэвтрүүлэх бол ийм төлөвлөгөөтэй бол ажиллаж байна. За үүнтэй холбоотойгоор бол за энэ захимжуулалттай нэвтрүүлэхтэй холбоотойгоор бол тоног төхөөрөмжүүд бол бас шаардлагатай байгаа. Энэ тоног төхөөрөмжийн судалгаа шаардлагатай тооцоолоо бол бид нар бас хургуулсан байгаа. За мөн түүнчлэн бас манай дээр бид нар нөгөө 24 оны шүүхийн тухай хуульд орсон нэг гол өөрчлөлт зохион байгуулалт бол нөгөө шүүхийн зохион байгуулалт байгаа. За 26 оны 1 сарын 1-ээс гэр бүл хүүхдийн шүүх байгуулагдах ёстой. За үүнтэй холбоотойгоор барилга мөн түнчлэн тоног төхөөрөмж одоо тэгээд За Алтан гэрэл сайд нэмж хариулъя. Алтан гэрэл сайд микрофон. За захимжлалтай холбоотой асуудал бол ер нь удаашралтай байгаа нүнэ. Тэгээ бид бол захимжлалтай холбоотой асуудал дээр цаашдаа анхаарах шаардлагатай. За хамгийн сүүлд гэхэд бид нар Европын Сэргээн босгол хөгжлийн банкнаас шүүгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны захимжлалт дээр хамтарч ажиллая гээд. За бид нар энэ ГИЗ-тэй бас яриад ГИЗ-ийн за бид нар уснаа захимжлалт дээр ч оролцъё гээд. За зөрчил дээр энэ захимжуулалтын систем явж байгаа. Ер нь энэ захимжлалтын үйл ажиллагаа хойс ахуулах байгууллага. За нэг ялангуяа манай энэ цагдаагийн байгууллагатай холбоотой хэрэг хүртэл мөрдөн шалгалтын ажиллагаатай холбоотой эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор бас захимжлалтын ажиллагаа нэлээд шаардлагатай байгаа. За тэр орон тоотой холбоотой асуудал дээр бол бид нар байр сууриа тодорхой илэрхийлсэн. Өнөөдөр хууль сахиулагчдын орон тоо тэртээ тэргүй дутагдaltaй байгаа. За аль болохоор энэ захиргааны албан таагчдыг цөөлөх, дарга нарын тоог багасгах энэ зүйл рүүгээ анхаараач гэдэг ийм асуудлууд ярьсан. Тэгээд бас олон жил шүүмжлэлтэй явж ирсэн зарим нэг байгууллагуудын дэрэгдэх энэ урлагийн чуулга зэрэг ус татан буулгаад үндсэн үйл ажиллагаанд оролцуулах чиглэлээр яваа. За тэгээд нэг баахан амжилт гаргадаггүй нь мэдэгдэхгүй нэг баахан тамирчин бөхчүүд цалинжуулаад ажиллаад энийг үндсэн ажил руугаа одоо эргүүл гарах бол эргүүл, хянагч хийх бол хянагч үндсэн ажил руугаа яваа гэсэн ийм чиглэлүүд гүгээ явж байгаа. Хууль сахиулах байгууллагын хэмжээнд бол одоо энэ орон тооны хувьд хасах танах зүйл бол байхгүй гэдэг байр суурьаа бол хатуу илэрхийлж байгаа. Цаашдаа харин энэ нэмэгдэж байгаа шинээр нэмэгдэж байгаа чиг үүргүүд болон за тухайлах юм бол одоо энэ хорхоос өөр төрлийн шүүхэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бол жилээс жилд өсөж байгаа. Гүйцэтгэх хуудасны тоо бол асар их нэмэгдэж байгаа. Энэ чиглэл дээр нэмэгдүүлэх бодлого барихаас биш бид бол хууль сахиулах байгууллагын системийн хэмжээгээр орон тоод сунгах ийм асуудал байхгүй шүү гэсэн ийм байр суурьтай байгаа. Баярлалаа. За сайн зэрэг гишүүн тодруулсан. За баярлалаа. Би эдийн засгийн хөгжлийн хамт наад ярьж байгаа мэдээлэл чинь зөвхөн ерөнхий мэдээлэл. Тэгээ энийг дагсан төсөвт ямар ачаал үзүүлэх гэж байгаа нэг удаагийн тэтгэмж өгөх гэж байгаа юм уу? Сая Америк бол гарч ирээд за ингээд тэдэн сарын тэднээс ажиллаа орхиж явна. Орхиж явж болно. Он дуустал цалингчин бүтнээр нөгнөө гэдэг зүйлийг хилээд явж байгаа байхгүй. Гэтэл бид нар зүгээр 9%-ийг таннаал гэдэг ямар арга зүгээр чигүүрээ давхарцсан юмнуудыг хэмнээд ингэж 9% танахж байгаа маа гэж хэлэхгүйгээр
ерөнхийд нь л нэг ийм урсгал зардлыг багасгах гэдэг юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр наа чи ерөөсөө аль нэг салбарыг заримдаа хилмигдүүлэх юм болно. Тэнд функцийн хувьд ажиллах болцоогүй болно. Тэгэхээр чиг үүрэг давхардалтай хэсэг дээр. За энэ дээрээ тэтгэмж өгөхгүй юу гэдгээ тодорхой хэлчмээр. Хоёрдугаарт одоо хууль зүйн дотоод хэргийн яам маань бас шүүх эрх мэдэл энэ хууль сахиулах байгууллагын захимжилтыг дэмжих нэг ерөнхий хууль оруулж ирээд нэгдсэн уялдаат явахгүй бол газрын салбар дээр давцсныг бид давтах гээд байна. Угсрагддаггүй баахан тус тусдаа системүүдийг ерөнхий зөвлөнч яриад байдаг. Тэнд бүтээгдэхүүний За 3 номерын микрофон. Танилцуул өөрийгөө танилцуулаад. Зэрэг гүшийн асуултанд нэмж хариулъя. Эдийн засгийн хөгжлийн яам Эрдэнэт түрүүний хэлсэнчлэн энэ ингээд нэгдсэн цогц систем стратеги явж байгаа. Тийм учраас яг саяны таны хэлж байгаа аль алин хүчин зүйлсүүдийг тооцож байгаа. Ялангуяа давхардал арилгах, дээрээс нь төрийн чиг үүргийн бүрэн цогц шинжилгээ хийсний дагуу нилээд төрийн үйлчилгээг одоо хийгдэж байгаачлан захин болон e-Mongolia болон бусад энэ арга хэрэгслүүдийг ашиглаж хийгдэх боломжтой гэж тооцоо судалгаанууд гарч байгаа. Яг аль салбар дээр хэдэн хөв гэдг нь ахиж наривчил судалж ийж таны түрүүний хэлсэн тэр нийгмийн баталгааг нь яахын тэр Америкийн нэг DOJ шиг эрт зарлах уугүй юу гэдгийг одоо яг хэрэгжиж явж байгаа тэр ур чадварын шилжилт буюу хүний нөөцийн стратегийн энэ ажил маань 25 онд хийгдэж байж гарах юм аа. Одоогийн урьдчилсан тоо байгаа авчиг энэ нь бол одоо ингээд бас зарлах нь бас тодорхой зохимжгүй гэж бид нэр бас бодоод байгаа юм. Үл ойлголцол үүсэн дээрээс нь энэ тоо маань ахаад хэлэхээр урьдчилсан тоо яг эцсийн тоог нь бол төрийн албаны зөвлөл болон босод холбогдох байгууллагуудаа хамтарч ийж эцэлж ийж дээрээс нь одоо энэ улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө маань улсын хурлаар батлагдмагц энэ ажилтнанд бүр наривчлаад энэ дээр саяны одоо хэд хэдэн байнгын хороо юунд дээр гарч байгаа саналуудыг бас давхар тусах шаардлагатай байгаа юм аа. Тийм учраас яг одоо юу гэдгийг яг энэ салбар дээр тэд гэж нарийн тоо хэлэх боломжгүй байна хөгжлөр.